одоогийн байдлаар нэг 20-од аж ахуйн гэж бол хүсэлтэд ирүүлсэн. Энийг маань ерөнхий менежер болон Монголын хог хаягдлын үндэсний холбоо хоёрын санамж бичгийн хүрээнд Монголын хог хаягдлын холбоо маань өөр дээрээ аж ахуйн нэгжүүдийг бүртгэх, нэг юундаар нэгтгэх, консорциум болох, тэднэрээс бас тодорхой хэмжээний татвар хураамж авч техник эдийн засгийн үндэслэл хийх зэрэг ажлууд нь бол хийгдэж явж байгаа. Одоо яг тухайн хогийн цэгүүд дээр маань хичнээн тонн хог ирж байна. Ямар үнс нь хэдэн тонн, цаас нь хэдэн тонн, тэр хогнууд дээр үндэслээд ямар үйлдвэр байгуулах боломжтой. Цаасны үйлдвэр байгуулвал ямар хүчин чадалтай үйлдвэр байгуулах ёстой юм. Барилгын хог хаягдлын үйлдвэр байгуулвал ямар хүчин чадалтай үйлдвэр байгуулах ёстой юм гэдэг техник эдийн засгийн үндэслэл маань тэр санамж жижигхэн хүрээнд Монголын хог хаягдлын үндэсний холбоо маань хийгээд одоо 7 сарын наадмын дараахан хүлээл гэж өгөхөөр ажиллаж байна. Уг тэзүү маань боловсруулагдсанаар яг хичнээн үйлдвэртэй гэрээ их гээд дараагийн ажлууд маань эхэлнэ. Цагаан даван дээр болон Нарангийн ангир дээр эхний хоёр үйлдвэртэй бол гэрээ байгуулсан. Барилгын хог хаягдлын үйлдвэрүүд маань шав тавих ёслолоо хийсэн байгаа. Тэгээд мөн газрын тэгшлэлт болон өндөрчлөлтийн зураг мураг тиймэрхүү ажлууд нь хийгдэж явж байна. Тэр эко парк байгуулж байгаа үйлдвэрүүд маань бүгд хоорондоо уялдаатай ажиллах. Одоо хог шатаах үйлдвэр гэж байгаа. Тэрнээс маань цахилгаан дулаан гарна. Тэрийг нөгөө үйлдвэрүүдтэй өгнө. Нөгөө үйлдвэрүүдэд зарах нь байна. Тэр үйлдвэрээс авсан цахилгаан дулаанаар цаасны үйлдвэр маань ажиллана. Бусд нь бүгд хоорондоо уялдаатай ажиллана. Эко-UB компани маань ч гэсэн бас тэндээс гарсан түүхийдээ тэр уг үйлдвэрүүд өгөх бас бүрэн боломжтой. Ингээд хоорондоо уялдаатай ажиллах л тийм юу байгаа. Энэ ажлын хүрээнд тэгж нөгөө нэг дор цуглуулсан эко парк гэдэг утга маань одоо тэндээс биенийхээ ажлыг дэмжиж явах хүрээнд тэгж байгуулагдаж байгаа ажил.